5 евроч гэж байна. 10 евроч гэж байна. Тэгэд евро. Тэгэнгүүт манай тэнд очихлаарэ монголчууд маань угаасаа баян хүмүүс гэж би боддог. Угаасаа мөнгөлөшөө мөнгөгүй ерөөсөө баян хүмүүс. Тийм учраас баян эготой учраас тэрийгэ жаахан дарс хийгээд за бүгдээрээ одоо Анталия хотын дүүдийн нэртэй Күрхрэн дээр ирсэн байна. Энэ Күрхрэн бол Анталия хотын хамгийн туркууд ерөөдөө сурч байгаа цагийн ажил хийх гэх боломж байдаг юм болов. Үнэлэмжийн хувьд бас. Туркд цагийн ажил хийнэ гэдэг бол чи Чингисийн Монгол юм бол чи одоогийн Монголоо харлаа гэдэг тийм асуулт нэг бууж ирдэг. Магистрийн сэдвийг ямар сэдвээр сонгосон бэ? Ерөнхийдөө Туркд магистрийн хамгаалалт хэрэг хүнд байна. 11 гэлүү 12 оронд мал гэдэг үг хараалаар бас хэлэгддэг юм билээ. Туркийг одоо Европын хятад гэж яриад байдаг шүү дээ. Одоо энд бол ингээд бас ингээд яваад үзэхлээр тодорхой хэмжээнд амар хямдарч л байна л да. Тэр ширүүн дөрөв харцтай хүнийг яриулаад ирэхээр ямар сайхан хүн байдаг вэ? Нөгөө сайхан сүү шиг хүн байдаг шүү дээ. Тийм учраас манайхан зогсчихгүй дуусчихгүй. тий. Уг нь сайхан хүмүүс тэрийг нийхийн тулд